амар new me гэж. Цааш нэ. Би малгай тавьж. Тавих юм уу? Яг нэг л тавьчих. Хоёр тал тавиул болно зүгээр юм. Биш яд. Би тавьчих. Найруулагч нь. Маш сулуу байна. Яа. Хай. Яава. Өөр өдөр ирсэн. Өөр өдөр юм шиг. Цааш өдөр. Юу данаач оны заа юу. Сүүлийн дугаар бичигдэж байна. 2025 оны үнэн штэ. За. Ята бэ. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн хүн чихэр нэвтрүүлгийн 2025 оны сүүлийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За шинэ оноо гоё өгтцгаагаарэ манайхаа. Тэгээд нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүр зэрэлсэн Канадын алдарт Jameson витамины брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. Яг 31-ний орой 18 цагийн үед нэвтрүүлэг цацагдана гэхээр чинь бид нар юу хийж явах вэ? 31-ний орой 18. Яг л үед ширээ мөрөөц гал божгнаа л гэж. 6 цаг бицээ хамарч л ах юм байна. Ер нь бол гэртээ л байж шүү дээ. Энэ малгай ер нь хаанаас энэ жил гоё ажиллаас чөлөөлөгдсөн. Сантагийн юу малгай юу? Тий. Сантагаас үсэлтэй өлгөөч. Энд гэхдээ айгу сонинтэй юм бөмбөлөгтэй тэгэл юм одоо энэ баг мерч Christmas-ийн мерч юм аашин тий. За өнөөдөр ямар сэдвээр ярилцах вэ гэхээр заахад сэдвсэд авч байх вэ дээ. 20 сэдвээр Сэдв авах. Сэдвгээ он боёо 2025 онд яг чиний хувьд шүү. За яг юу болж өнгөрвөө. Тэгээд дээрэс нь 26 оны одоо шинжлэлд зорилго юу вэ? Тэрийг л яри. Мига гэж шүү тархиар мартаж. зүрх өвдөж байна. Одоо тэгээд энд үлдээ 25 онд үлдээ. 4 сараас 10 сар хүртэл зүрх өвдөж байна. За ёстой хартаа яг ингээ 24 ондоо ингээл нөгөө нэг мөрөөдлийн самбар хийгээд тэр мэрийгээ биелүүлэх гээл амар зориг тавиал амьдарч агаад гинт ингээд ер нь амьдрал юу юм бэ гэж бодож модоод эморол те гадаа засвар ол амьдрал юу юм тий гадаа засмаас орж морол тэр болгонд эморол тэгээ миний амьдралд маш олон зүйл тохиолдлоо. Салалт тохиолдлоо, нийлэлт тохиолдлоо. За тэгээд жоохон баг зэрэг юмыг жоохон ойлгох гэж хичээлээ. Тэгээд ингээд нөгөө нэг юм өөрийгөө бодхоосоо илүүтэйгээр бас нөгөө нэг ингэдэм юм биш үү? Би зүгээр ингэ бодсон шүү заяа. Амар үлгэрийн сонсогч магадгүй зүгээр өөрийнхөө жаргалтай байхыг гэхээс илүүтэйгээр хүмүүсийн жаргалт бас ингээд ач холбогдол өгвөл өөр амар амгалан байдгийм байна гэж би бодсон. 2025 онд. Тэгээд 26 онд эргээд бас нөгөө нэг юм ер нь юм сошиалд нэг тийм итгэвтэй байхгүй тий. Сошиалыг нэг тийм голчилж ингэж үзэхгүйгээр яг өөрийнхөө бас нэг юм хөгжил бас нэг юм цаг зав гаргаж өөртөө цаг зав гаргаж ингээд нэг юм өөрийгөө хайрлах гэдэг чи одоо хумсаа будаал юу ягаал банд хөвтэл ингээд явах чинь яг гадаад үзэн талаасаа тий. Дотроо ингээд нөгөө өөрийгөө имжлэх гэхүүдээ нэг тийм сүнслэг байдлаас ирээдэг юм уу гэж би ер нь бодож байгаа. Өөрийгөө олох гэж байгаа. Өөрийгөө ер нь хайрлахаар шүү. Өөрийгөө олох нь чаашаа дугаас нөгөө нэг насан туршдаа л хүн өөрийгөө л олох гэж явдаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө жоох ингэдэг нэг юм хайрлна гэхээсээ илүүтэйгээр нэг юм өөртөө анхаарал тавьж ялангуяа энийг юм бодож байгаа бодолтой анхаарал тавьд юм уу гэж би бодоод байгаа л та. Гэтэ яг ингэж яг гоё тайлбарлаж чадахгүй л байгаа дээ. Санамсартай байна л гэсэн үг юм. Тэг жоохон санамсартай байна л гэсэн үг тий. Болгоомжтой, санамсартай байна тий. Тэгээд би сайн ээж бол идол гэж бодож байна. 26 онд бол шүү дээ тийм ээ. 25 он өнгөрсөн жилийн үг нь бол. Гоё жил. Юу юм бэ? Эмэгтэй хүний хувьд чи ингээд нөхөртөө алчгаар амьдрал нь амар гоё тогтчихдээ юм биш үү? Тэгэхээр зөв хүнээ олсон үү шүү дээ. Тий зөв хүнээ мэдээж тийм л дээ. Мэдээж сайн хүнтэй сууснаар гэсэн үг шүү дээ. Би тэр чи амьдрал одоо түрүү 24 онд чи зөв бужигнаад ингээд өнгөрсөн шүү дээ. 24 оны 4 сард нь танилцлаа, 8 сард нь үерхэж эхэллээ, 10 сард нь relationship хийлээ, 11 сард нь гэрлэх үг гэлээ, 12 сард нь гэрэлчлээ тий. Ингээд айгүй хурдан болоод өнгөрцөн. Тэгээд
энэ жилийн тухайд нөхөртэй байсан нэг жил амар гоё нөгөө нэг түшигтэй байд юм байна. Айгуу түшигтэй. Тий. Сэтгэл санааны хувьд ч гэсэндээ ядаж ингээд нэг юм хантай болоод ирж байгаа байхгүй тий. Тэгээ санхүүгийн үед болохоор ингээд юм гоё нөмөр нөөлөгтэй болоод ирж байна. Тэгээ ер нь юмд санаа зовох байдал нь 2 дахин, 3 дахин, 4 дахин багасд юм байна. Одоо жишээлбэл санхүүдийн санаа зовх нь 3, 4 дахин багассан гэдэг ч юм уу тий. За сэтгэл санааны байдал ийш тийшээгээ савлгаа нэг 2 дахин багассан гэдэг ч юм уу тий. Тэгээ ер нь нөхөртэй болохоор амар гоё амьдрал юм цэгцэндээ ороод амар амархан болчт юм шиг надад санагдаад. Яг уу цаашаа ингээд даваа гарч битэрийн амьдрал тийм хамт давна шүү дээ. Амархан байгаагүй л дээ. Битэрийн хооронд харилцааны үед бол ингээд ийм юмнууд бол зөндөл байсан те. Гэхдээ тэрийг ингээд нөгөө нэг би биэндээ хайртай болохоор ингээд айгүй хөрхөн шидэ ингээд явцаа. Эргээ харахаар амархан л бишээс ийм гоё үе өнгөрсөн байна. Тийм тэгээд 25 оны хамгийн гоё зүйл гэдэг юм бол бид хоёр маматай болж байгаа. Тий. Одоо болнжаа баяр. Тий. Тэгэл одоо яг 25 онд ийм гоё бэлэг авсан. Тэгэл 26 онд сайн ээж байх гал хичээндээ. Тэгээ улам л амар гоё болох юм шиг байна амьдрал. Би ингээ цэгийн духан дээр нэг evil eye наачмар санагдаад байгаа байхгүй. Evil eye чинь нөгөө цагаал амнаас амар хамгаалтай. Хар хил амнаас ч гэсэн хамгаалтай. Хэрвээ ингээ цэгийн духан дээр нуран бурхан тэгээд хаасаа наагаа ачаар санагдаад. Үгүй хүн тэгдэг сте. Нөгөө сайн хантайгаа ингээд учирчвал амьдралынхаа 50% туулчлаа гэж үздэг. Тэндээс шилтгаалдаг гэдэг. Хэрвээ муу хантайгаа ингээд хаарчвал амьдралаа нөгөө юу гэдгийг насан туршдаа том болгож бас болдгоо. Гэтэ 25 24 оны хамгийн гоё юм нь болохоор би зүгээр ингээд нөхрийгөө яг ингээд таньж хараад тэгээд ингээд мөн гэж шийдсэн тэр л ерөөсөө миний амьдралтай байсан хамгийн зөв шийдвэр зүгээр ингээд за энэ цэгээ бас заримдаа амар тэнэг штэ. Цэцэг тэнэг штэ. Тэгээд яаж явж байгаад мэдгүй хацтай юм уу юу мэдгүй яаж иж явж байгаа мэдгүй. Яг ингээд нөхрөө олоод ингээд гэрэлсэн л яг ингээд бүр яг 25 24 оны хамгийн гоё зүйлээс юм байгаа. Тэгээд одоо ингээд бид нар ч радиод ажиллаж байгаа л радиосаа гараал бас тодорхой хэмжээний өндөр цалинтай байсан. Тэгэл ингээд цалин орлогогүй болоод тэтгэмж хараал тэ нэг ажилгүйдлийн тэтгэмж хараал гэртээ нэг хэдэн сар сууж муугаал тэ энэ хугацаанд чи ингээд нөгөө ганцаараа байсан бол санхүүгийн хувьд сэтгэл санааны хувьд дээшээ дэше би амар савлна. Гэтэл нөгөө нөхөртэй байна гэдэг чинь ядчил би санхүүгийн хувьд надад нэг туслалцаа үзүүлэх хүнтэй байна, хантай байна. Арич таачж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд хүн стресс тэнж баг. Тэгээл амар гоё л ч тийм хэлээ л дээ. 25 он бол сайхан он билүү. Гоё. 26 он бол тодорхой. Сайж болно. Nee, би сайж болохыг хичээнэ. нэвтрүүлээ дуусгачих. За баярлалаа. Би сайн болно гэж хэлээд байна. Намайг аав гэсэн чинь Аав гэсэн чинь. За 24 онч байх юм гэдэггүй марччих гэхгүй. 25 он гэдсэн чинь яг нөгөө юм зүрхний нөгөө хин бидэртэй. Шуунч бос, суунж бос. Миний хувьд бол бүр үнэхээр амар жил байлаа. Сайн ч юм байлаа, муу ч юм байлаа. Гэтэ тэр нөгөө нэг эргэлтийн зүгүүд нь айгүй хурдан ингээ болцсон. Нэг жоохон амьсгаа авах тэмцээ өвгүүгүйгээр нэг ч гоё юм болоод ч юм шиг нэг юм муу юм болоод ингээл амар савлгаатай байлаа. Тэгэл ажлын хувьд бол одоо ойлгомжтой шүү дээ. Бүгд ингээд ажилгүй болсон, тэгэл урлаггүй болсон гэдэг ч юм амьдралд бол нөлөөлж байгаа. Харилцааны хувьд ч гэсэндээ тэгсэн маш юм савлгаатай жил байлаа. Тэгээд эдийн засгийн хувьд тэр эрүүл мэндтэй сэтгэл санааны хувьд ч тэр яг бүр ингээд навс унсан би бол. Энэ өмнө нь тэгэл давжил байсан л ахал та. Тэгээд навс унаад бүр хизээж ороогүй туйлдаа хүрсэн. Тэгэхээр хүн гаднаас нарахаар мэдэхгүй л те. Ингээд ганцаараа яг юм баруун шалаач гэж дооц гэж яддаг шүү дээ. Сэтгэл санааны хувьд шүү. Яг тэр дооц хэвтэй очиж үзсэн. Тэгээд тэндээсээ өөрийгөө давсан юм гэхээр би нөгөө стрим дээр ч ярьж лээсэхгүй. Окей. За болоод өнгөрцөн нэгэнд болцсон юм чинь одоо яах вэ? Тэгэхээр өөрийгөө бодох хэрэгтэй юм бэ. Нэг тойрлоод ирэхэд тэр дотор болцсон одоо юу гэдэг нь нэгэнд болоод өнгөрсөн асуудлуудыг мартна гэж бол угаасаа байхгүй шүү дээ, тийм ээ. Тэр чинь эзэн одоо амьдралдаа насан туршдаа чирэл ингээл явах байх. Зүгээр уучлах хэрэгтэй юм байна. Хайчих хэрэгтэй юм байна. Тэгээ ямар сурсан. Ер нь ингээд юмны араасыг зууралддаг гэдэг ч юм уу. Тийм байсан юм бэ лээ. Тэгэнгүүт окей. За болохгүй байгаа юмыг болгох гээд ингээд хүчлээд зүтгээд ингээд байх тусам улам дорждөг юм байна гэдгийг айгүй ойлгож авсан. Тэгээд маш их савлгаатай. Тэгээд имжүүлэлээ. Тэгээ нөгөө хүүхдийн хувьд ч гэсэн тэгээ томроод өсвөр наснда ирээд ингээд лээ. Янз бүрийн ингээд лаашаа гаргаал ингээд.
Төө миний мэддэг байсан охин маань тий биш болчихж байна. Нэг л өдөр дотор өөр болчих юм билээ шүү дээ. Биш болцсон. Одоо ингээл хүүхдүүдтэйгээ ойлголцохоос ахуулаад гэдэг ч юм уу тий ингээл амар олон асуудал байлаа. Тэл дээрээс мэдэргээ шинэ юм ихлүүллээ тий тал тийшээ ингээд үзт хараал байна л да. Тэгээд маш олон зүйлийг ухааруулсан юм байлаа л гэж бодож байна. Тийм юм байна. Энд дээр баалддаг юм байна. Ийм юм байна. Би гомдохоороо ингэдэг юм байна тий. Би ерөн дотроо ингэдэг юм байна. Би өөрөө ингээд зовхоороо ингэдэг юм байна. Дотгошоогоо ер нь ясамлхээшгүй юм биш би. Хураачдаг. Энд очиж хүн амтнд яриад байдаггүй. Тэгээд яаж ингэ нөө зүгээр ясам дээр зүгээр биш байгаа байхгүй. Бүр ингэ өгмөр санагдал те. Яах вэ гэл ингэ бодогдоод байгаа хэрнээ юу ч бодлоо юм шиг байх. Амин өвчрхэг дүр өөртөө өгцөн юм би. Цаанаасаа нэг худлаа. Гэхдээ өгцөн гэж зүгээр яг айлын томуудад ялангуяа над нэг юм томууд энэ зовлон амар сайн ойлгодог байхгүй юу? Одоо бид нар ч хоёулаа том штэ. Тэгээ ингээд нэг юм багасаа бид нар амар олон жилийн туршид дүүгээ яах вэ, энийгээ яах вэ, тэрийгээ яах вэ гэж явсараад хүссэн хүсээгүй бид нар нэг юм даах айгу чадвартай болсон тэрийгээ мэддэг болсон байдаг байхгүй. Тэгээ тэрийгээ нөгөө хүчрхэг байдалтай жоохон андуурд юм шиг надад сүл санагцсан. Тий нөгөө би лаг хүчрхэг байх хэвээр юу гэдгийг нэг тийм гэдэг юм өөртөө зэрэгээ суулгацсан гэтэл би ч хүн шүү дээ. Би хүчрхэг байх алба байхгүй. Би шаларчиж болно. Одоо яад энэ хямарч болно, уйлж болно, жиж болно, зовж байгаа хийж болно. Би нээсд очиод амьдралаа ярьж болно болохгүй юу? Гэтэл тэр болгоныг гав ганцаараа авах гэж ингэж зүтгэсээр хагаад төлдө өрд юм билээ. Тэгээд үнэхээр ингэ хэцүү байгаад хин нэгэнт ярилцах хэрэгтэй юм байна. Тэ ойлгох хэрэгтэй юм байна. Их төрдөд ирэхэд дотор болоод байгаа асуудлуудаа гаргах хэрэгтэй юм байна. Мартахгүй ч гэсэндээ зүгээр ингэ уучлах хэрэгтэй юм байна. Тэгээд дээрээс нөгөө хамгийн чухал юм. Үнэхээр болдоггүй юм гэж бас байна. Үнэхээр шүү яаж ч хичээгээд хүслээр болдоггүй те. Амьдрал чинь давхуутай шүү дээ. Ингээ болохгүй хахад би тэнд болох гол солиорол ингээл араас нь зүтгэл болгоно бүтээн нэг л ингээд байдаг. Гэтэл тэрнээс болоод туйлдаа хүчтэй юм. Тэгэхээр үнэхээр болохгүй байгаа бол тавьж явуулж явах нь зөв юм байна гэдгийг ойлгосон. За 26 онд бол мэдээч хэрэг Өгтөй болох гэж. Сайн ээж болно. Сайн ээж болно гэж. Үгүй сайн хүнтэй болоо сайн ээж болно шүү дээ мэдээж хэрэг. Тэрийг одоохондоо хэлж мэдэхгүй л. Яг одоогийн байдлаар хань ажил гэдэг ч юм уу юм гэхэд мэдгүй л юм л да. Нэг тэр чин алга гурвуулахын хооронд шүү дээ. Нэг өдөр ингэж гарч явбал би нэг залуутай тэлцчих чи билээ би мэдгүй л байна. Тэгээд миний юм тий тэгээ перинатал уугаад ээж ах чинь билүү. тийм шүү дээ 27 онд сайн ээж болно гэж сууж байгаа. хоолын хүчил уушруулсан. Тийм шүү дээ мэдгүй ингээд цонтголцсон сууж байгаа. Тэрийг нэрээ үнэхээр мэдэхгүй байна. Тэгээд юу ч болж болно. Зүгээр яг 26 онд миний бодож байгаа юм гэхээр. Үгүй за нэг өөрийгөө одоо баг зэрэг ойлгоод олчлоо шүү дээ. Тийм ээ. Заавал их хүчрхиглэг байх гэдэг албагүй юм байна гэдгийг ойлгоцсон. За бүх юм чаддаг мэддэг байхаа албагүй юм байна. Чадахгүй мэдгүй бол зүгээр ингээл хайчдаг те. Ингэж сурах юм байна. Нэг хоёрдоод ирэхэд мэдээж энэ ажил эхлүүлсэн явж штэ тийм ээ. Энийх өвөр шимийг илүү үүсмээр байна. Тэгээд илүү чих явмаар байна. Хоёрдоод ирэхэд хүүхдүүд рүүгээ буюу өсвөр насныхаа хүүхдийг яаж ойлгуулах хэрэгтэй юм бэ? Тэрэн дээр жоох ингээд нэг ахт дэвшил гаргаж чадах нүггүй би мэдгүй л байна л та. Яг тэр миний өсвөр нас энэ өсвөр нас очишаал өөр юм билээ шүү дээ. Ингээд ойлголцохгүй ингээд энэ хувийн амьдралд бодсон өөрчлөлтүүд юм бэ. Нэг амар том биш гэсэндээ жижиг дандаа ер нь дандаа гэж бодоход харилцааны юм уу да? Дандаа харилцаан дээр жоох өөрчлөлт юм мэрэлэн гэж бодож чинь. Тэгээд сая сүүлийн доногт юм дээ баг 5 6 ил хайцсан ингээд явж байна лээ. Тэгээд энэ ирчээр ингээд явж байгаа нэг буцаад нэг 60 дээр очиж үзт юм л дээ шүү дээ. Тэ яг тавьсан том зориг гэвэл тэр л байна да. Тэгээд өөр бодсон юм байна. Гэхдээ нэрээ Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. ийм зориг амар тий. Тий. Хурж чадахгүй амар том одоо ямар 4 5 өрөө байр авах гэдэг юм шүү тий. Чадахгүй юм чи би яах. Тэгэхээр ингээм үнэхээр сэтгэл багтаад байгаа юм а чадчихвал тэр тэгэл зориг л үсттэй тий. Тэгэл зоригтой хүрсэн л гэсэн үг үсттэй тий. Би 25 онд эрэгтэй хүнийг маш олон өнцгөөс харж үзлээ. Айгу олон эрэгтэй хүнтэй ч таарсан гэх нэшийн зүгээр ингээл харьцаж марцаал ингээл тийм ингээд одоо ажил дээр ингээд эрэгтэй хүмүүс байна тий амьдрал дээр өөр эрэгтэй хүмүүс байна за тэнд ч өөр эрэгтэй хүн ийм байт юм биш үү ингэж аашилт юм биш үү ингээ аашилчаар ингээ чимээгүй болчих хэвээр юм биш үү энэ эрэгтэй хүнтэй бол болохгүй байна гэдэг ч юм уу иймэрхүү имийг амархуу ойлгосон гэж би өөрийгөө бодоо. Гэтэ мэдгүй энэ амьдрал дээр хэрэгжих үгүйгэн сайн мэдгүй шүү дээ би ч одоо тэгээд 26 онд би юм төрөл амьдэрсэн ба шүү дээ. Тэгэхээр
эрэгтэй хүнийг айгүй олон өнцгөөс нь харж үзлээ. Тэгэд би яагаад гэсэн бэ гэхээр 100 одоо ингээл шоу цинг ингээл явж байхдаа гээд би надад арх зөгтгөө та нар мэдэн штэ. Арх чишин би алкогол ингээд зөгтөггүй. Тэгээд хингүүт би ингээд эмгтэй хүнтэй би араа уучхаараа ёо нэвтрүүлж штэ. Заримдаа нэвтрүүлэх гэдэг батчаад байгаа юм аа. Тэгээ эмгтэй хүнтэй амар гоё харилцдаг. Би зүгээр амар учир зүгээр би айгүй эмгтэй хүнтэйс гяс олчдаг. Эрэгтэй хүн л ингээ хагсраад ингээл дайраад идэг. Нэг юм яваад. Би тэгээд хараа энэ дотроо нэг юм гомдолтой яваад идэг. Эрэгтэй хүн тал дээр айгүй гомдолтой яваад идэг байгаа байхгүй. Тэгэл ингээл эрэгтэй хүн л ингээ хагсраад ингээл уйлж мөйлдөг. Тэр ер нь багассан гин чаашийн зүгээр тэрийг би ойлгосон. А тэгэж болдгүй юм байна гэдгийг айгу ойлгочихж байгаа хгүй. Тэгэхээр 26 онд эрэгтэй хүнтэй нэг жоохон ив зүг олцсурд юм уу гэж бодож байна. Тийм тэгэхгүй бол энэ ч одоо тэгээ дарга бэлгийн л ороо үстэй тий. Гэхдээ тэгээд яг ингээд үнэндээ ингээд одоо Тимко дээр чи ингээд жил гараа хамт амьдралаа шүү дээ тий. Эмэгтэй хүнд амар хүчээр идэм байх заяа. Ингээд ийм яг ингээд эрэгтэй хүнийг эрэгтэй хүн байлгах нь баг эмэгтэй хүний л юм ажил юм шиг байна. А яагаад гэхээр би нөгөө түрүү айлын том гэж яриадсан шүү дээ. Бүх 30 жилийн туршид бүх юмыг ингээд нэг ганцаараа дур мэдээж ээжтэйгээ ярилцаж тэ ингэж нэг айл эр хүн шиг ингэж том нь болохоор ингэж шийдвэр гаргаж явсараад би шийдвэр гаргах эрхийг хүртэл зарим тохиолдолд эрэгтэй хүнтэй хамт гаргах хэрэгтэй юм байна гэдгээ би сая энэ өнгөрсөн жил ойлгож байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ингэ амар дураараа өөр ингэ шийдэд ингэ явцдаг. Тийм тэгээд иймэрхүү жижиг сажиг зүйлүүд харилцааны тал дээр ер нь бол амьдралдаа нөхрийгөө оролцоотой байлгах нь амар чухал юм байна. Тэгээд дээрэс нь эрхэлж сурах чинь бас ингэ бидний хувьд бол амар том даваа байсан юм байна шүү дээ. Нөгөө нэг юу лээ арчаагаалсан гуйлгач шиг болмоор байна гэдэг чи. Тий, нэлцаасан гуйлгач нь тий. Тэгээд нэлцаасан гуйлгач байх чинь ингээд бас нэг бодлын амар гоё юм байна шүү дээ. Нэлцаасан гуйлагчин байлгадаг хэрэгтэй байлгадаг хэрэгтэй гэж байна. Тий. Тэгээд ер нь бол яг тэгэл харилцаанаас харилцаа гэдэг шиг эмэгтэй хүнээс өөрөөс нь л болдгийм шиг байна гэж би бодлоо. Тий. Яг хамт амьдарч үзээд удаан хамт амьдарч үзэхээр л мэдгэв. Өмнө нь бол ингээд нэг эрэгтэй хүнтэй бараг жил мэл амьдарч үзэж байгаагүй хаа. Яг зөв өрхөж л үзчихсэн шүү дээ. Гэтэ яг ингээд нэг гэрт хамт амьдраад хамт шийдвэр гаргаад ингэн гэдэг чинь бас тийм нөгөө нэг юм амар том эготой хүмүүс таарлчих юм бол тийм амархан баг юм шиг байлээ. Тий. Битэр чи бас ихний нэг хідэн сар мараад жоохон хэцүү тийм үе байсан юмсаа. Нөгөө хамт амьдрах үерхэж яах. Тэгээд нэг гэрт орохоор шаал өөр. Үрхий явж байгаа юм даа ингээл юу нэг бол хармин гээл тэгэл ерөөсөө юуны гэрийн гадаанаас салахгүй тэгэл шөнийн 2-3 цаг хүртэл ингээд болцож малцаал. Тэгээ сүүл рүүгээ нэг гэрт ороод тэгэхээр оройн 10 цаг болонгууд нөгөө яг нэг гэрт оронгууд яг хинэн хинбэ гэдг нь илүү их мэдэгддэг байхгүй тий. Адаглал гэр орондоо ямар үүргээрэлтэй байдгийг ямар одоо тэр харилцаатай байдгийг энэ хувь хүн нь ямар ингэдэг нөгөө нэг айгуу шин тийм юм дээр мэдэгддэг шүү дээ. Би бодлоо сая бодлооч бодож ирсэн. Одоо эх хомбо 26 онд айгуу болцоонд явмаар байна. Бис болцоонд явах мангар гудчих. Тэгэхээр үүрэг айцсан юм ч юм уу те нөгөө дандаа нэг шүн тардаг гэсэн учраас нөгөө яг нэг хүмүүс уулзээ болцоо молцоо гэл тэнгуут нь төсөөлдөг байхгүй. 11-ээс тараал болцоол би хитэн цагт гэртээ арж унтаал те. Тэгээ нөө ятраал ерөөсөө тэрийг огт нүглэм шүрдэггүй байсан. Тэгээ одоо болохоор ер нь яагаад би хүмүүстэй болцож болохгүй юм те. Шинэ хүмүүстэй танилцаж болохгүй юм. Энд тэнд хоол идэж яагаад кино үзэж болохгүй юм гэж бодлоо. Тийм болцоонд явж болох юм лаа. Гэхдээ болцоонд явж юм удчихж тэгээд яг тэрийг нөгөө юу гэх юм мэдрээгүй удчихж. Одоо яг нь сошиалын цаанаас одоо юу гэдэг те ингээл цаадч яд гэдэг ч юм уу мөрхөн гэл ингээд бичгээр тэрэн дээр нөгөө хүн чинь ингээд дандаа ингээд харсараад юу яат юм бэ? Гүлээчдэг юм байна. Тийм бигээс хөөрх юм чи. Өөр хөөрхөж гэж бодохгүй заяа. Тэр комментиг нөгөө нэг тийм чухал гэж огт бодгоолчт юм байна. Байх л ёстой юм тэндээ байж байгаа юм шиг. Гэтэл өөр ихтэй хүнд таалагдах мэдрэмж хүмүүс чинь хэсэг хүсний амьдрал шүү дээ тий. Чи гоё юм байна гэдгийг мэдрүүлэх тэр мэдрэмжүүдээ би асаах ёстой юм байна, сэргээх ёстой юм байна. Айгу унтарсан л юм байна л да. Ингээ бодохоор яг одоо ингээл хүмүүс одоо дэнээс нөтөд одоо ингээл гоё мой гэж хэлж байгаа ч гэсэн тий. Тэр чинь нэг тийм чухал байдгүй юм байна шүү дээ. Эсрэг хөөснийхээ хүнээс эмэгтэй хүн чинь гоё гэдгийг сонсч ийж астдаг юм байна. Өөрийгөө ингэж сэрээдэг юм байна. Бодисын солилцоогоо эрчимжүүл миний нэ. Тэгэхээр би 26 онд болцсон. Тийм тэгээд
Тэрийгээ жоохос хэрэг эмгтэй энерги гэх юм те. 26-нд юу ачмаар ах юм. Энэ аквагаа нэг жоохон ийм урт машин сай май ч юм уу те. Тиймэрхүү машинаар бас солимоор байгаа байхгүй би. Энэ миний акваг авах юм болов. Дараа нас Цэгэр аква. акваг саяар тулах юм. Тэгээ талийнхын кейсийг л гусчих гэдэг юм. Хөөхөн штэ зихэр юм бүр дасал болцсон те. Машина гоё урт машинаар солимоор энэ хүн чинь шуналтай гэхээс илүүтэйгээр яг хөө юм чи гоё сайжруулвал тэгэл гоё л үстэй тий амьдрал сайжирж байгаа юм хэлбэр үстэй тэгэхээр нэг юм машина ингээд жоохон томруулчмаар байна тэгээ дээрэс нь юу ямаар байна үсээ ургуулмаар байна үсээ буцаад ургуулахгүй бол богино үснээсээ би одоо залхачаад байна би яг нэг учиргүй улаан болгоогүй юу тэгээд аваачаад ингээд тайраа хайцаа одоо үс мань урахгүй байна бодисоо солилцоо мань одоо жоох удааширч байгаа болохоор мүд ургаж өгдөг байх хөө тэгээд нэрэ жинхнээсээ юу ямаар байна би одоо төрмөр байна тий төрмөө тий одоо бодлоо би зөндөө олон жил ажиллалаа шүү дээ тийм болохоор төрмөөрөө нэг тийм сайн ээж бай гэхээсээ илүүтэйгээр зүгээр нөгөө нэг юм зүгээр л амьдрмаар байна Тэр чинь арай өөр мэт. Тийм зүгээр л амьдрж байгаа ингээ мэдрэгч айгу гоё штэ тий. Өө ингээл нэг тийм жоохон бясалгалын шин чанартай тий. Өө нар ямар гоё идэх юм бэ гэл нэг юм гоё тайван. Тий ингээд хүмүүс эмэгтэй хүн өөрөө өөрсдөө амар их юм жижиг юм дээр стресстүүлдэг юм байна. Тэр чин тэгээд эргээд бид нарыг хөвшрүүлж байгаа хэлбэр шүү дээ тий. Энэ машины одоо юу төгжрэл байд юм уу. Тэгээ одоо нэг одоо ингээ машин барьж хахад ялангуяа тий. Би ч одоо 100 бүр ингээл нэг бараг толоо ингэ яаж чи ястаа муу яасан юу муу гэл ингээд төгссөн чи эргээд би эмгтэй хүн тийм зан гарах тусмаа эмгтэйлэг шинж чанараа алдаа л гэдэм билээ. Тийм болохоор 26 онд гоё тайван гоё амьдрсан шиг гоё амьдрмаар байна. Тэгээд тэрнээс цааш ч гэсэн ингээд миний нас удаан болвол тийм мэдгүй ш одоо энэ манай залуучууд амар их дөнгөрөөд өгч ш гівэнд тийм айгүй залуучууд өнгөрч ш гівэнд ингээд сошиал дээр явж ирсэн хүмүүс тийм насуудаар хамаагүй болчиход байгаа учраас нэр нэг л амьдрал гэж мэдрэл мотой юм шиг амьдрах гэсэн үг биш үстэй тий. Тэгэхээр нэг гоё тайван гоё амьдрмаар байна да. Тий нөгөө байгаадаа талархаж сурмаар байна. Тэгээд дээрээс нөгөө кайф авч сурмаар байна гэдэг шүү дээ. Тэр үгүй тийм ч байдгүй юм байл л да. Одоо чинь ажилдаа байгаадаа талархах хэрэгтэй байх юм тийм ээ. Үсэхгүй байна. Дулаа одоо гэр оронтой байна тийм ээ. Унах унаатай байна гэдэг ч юм уу дээ. Эрүүл байна. Үр хөвгүүд өвдөг байна гэдэг чи өөр аягүй том юм баггүй. Гэтэл тэрийгээ бид нөгөө амьдралын наацхийн юм стрессээс болоод огтоосоо анзаардаггүй юм байна. Тэгээд ингээд нар мандсан байсан гэсэн гадаа гой солон татсан байсан гэсэн бид тэндээс кайф авах болцсон тий нөгөө стрессэндээ дийлдэл ингэсээр хагаад байгалийн сайхны гоёыг ер нь амьдралын тэр гоё сайхан болгоны дандаа ингээд өнгөрөөдөг болчихсон юм байна лээ. Тэгэхээр 2025 онд хэдүүлээ ингээ бүх муу мухай юмудаа үлтээгээд 26 онд цоошин юмудаа аваад ингээ оръё. Тэгээд 25 оны туршид тийм ээ бид нар одоо нэлээд олон жил хамт байлаа. Тэгээд хамт байсан хамтран хөдөлсөн октоудаас баярлаа. Илүү олон жил ингээд хамт цаашдаа олон нэвтрүүлгүүдийг хий бас хамт олондоо баярлаа. Бүгдд нь шинэ оны мэд хүргэе. Тэгээд бид гуриг үзэж байгаа бүх хүмүүстээ гэр бүлд нааз жаргал сайхан бүхнийг хүсье комент хэсэгт та 26 онд яг юу хүсэж мөрөдөж байгаа вэ гэдгээ бас бичээрэй. Нөгөө нэг дуудна гэдэг чинь тийм ээ үгийн хүч гэдэг шиг үүстэндээ бүгдээрээ дандаа сайн сайхан бүгдийг хүсье. Муу муу юм бол хангалттай бид нар үзчихлээ. Тийм болохоор дандаа сайхан юмыг харъя. Нэг сайхан бол сайхныг хийлжье. Муухай амьдрал хэцүү гэдэг ингээд стресстүүлэх асуудал тэртээ тэрэнгүү хангалттай болон байгаа учраас нэг нэгэ хайрлая. Хайртай бол хайртай гэдгийг хэлжье тийм ээ. Тэгээд гомдоосон хүмүүсээ бас би уучлаарай гэж хэлмээр байна. Тэр бүлийнхэндээ хайртай шүү гэж бас хэлээ. Тэгээ би бас зүгээр ингээд зөвлөгөө гэхин цаашийн зүгээр нэг юм дотроо бодож явдаг юм байдаг байхгүй юу. Би хийсэн үйлдэлтэй амар харамсаж явдаг хүн төрлийн юм байхгүй юу. Энд яагаад ингэ хэлжээ. Би буруу үндэ ингэ хэлчлээ. Тэр намайг ингэж бодсон болов гэл ингээл нэг юм өөрийгөө амар зовоодаг төрлийн хүн байхгүй юу. Тэгэхээр та нар ч гэсэн яг тэгж бодож байвал 26 онд хэдүүлээ зүгээр хийсэн үйлдэлтэй харамсахааргүй зүгээр тэр үе ингээд болоод өнгөрцөн тийм болохоор нэхэж явж тэр үгээ буцаалтаа нэш. Тийм болохоор нэг тийм харамсахгүй цаа тэгэл миний л тэр үед хэлсэн үг юм байлгүй дээ. Би тэгж хэлмэр санагдсан юм байлгүй дээ. Тийм үйл хиймэр санагдсан юм байлгүй дээ гэж бодоод л тэгээд цаашдаа гоё амьдрахыг хичээцгээе. Хичээцгээе. 26 онд сайж цаа гэж. Гэхдээ тэгээд нэг юм хүн болгон өөрсдөө нэг юм хөрхөн зоригтой шүү дээ тий. Тэгээд миний хувьд болохоор эрүүл мэндийн талаасаа өөрийгөө амар сайн халамжилж агаад хүүхдээ эрүүл сараар төрүүлнэ гэдэг нь одоо миний номер 1 зорилго болчиход байна. Тий. Тэгээд
сая нэг имлэг твтэж гарсан. Тэгээд ер нь бол бие сайн тордож байгаад эсэм минь дамарчаад тий хүүхдтэйгээ эрүүл сар уулзгал одоо энэ жилийн зорилго болчиход байна. Тэгээд яг ингээд харахаар юу юм бэлээ? Бид нар ингээд нөгөө нэг юм эд мөнгө, иймээ тиймээ тий ажил, карьер гэж ингэж явж хагаад эрүүл мэндээ орхитуулах гэдэг тал байд юм бэлээ. Тэгэхээр ямар ч сайн ажил байсан, ямар ч амарлаг карьер байсан тий ямар ч их мөнгө байсан тэр л нөгөө эрүүл мэндийн араас бичигдэх зүйлүүд юм лээ шүү тий. Тэгэхээр 26 онд хамгийн түрүүнд бас ингээд нөгөө өөрийнхөө биеийг амар сайн анзаараад за одоо жишээлбэл амар их өдөр нь ингээд ноцоороод ах юм бол за би ер нь бол яаж байгаа вэ? Миний эрдэс ямар байгаа вэ тий? Би өдөрт хангалттай хэмжээний витаминуудаа авч чадж гинөө гэдэг ч юм уу тий. Эсвэл уурга нүрсээ авч чадж гинөө одоо хоолт нь яаж ийн гэдэг ч юм уу тий. Өөртөө амар гоё. Эхлээд номер 1 өөрийгөө ялангуяа эрүүл мэндээ хамгаалаарай, хайрлаарай. Тэгээд араас нь тийм гоё нөгөө карьер мэрээр мөнгө төгөө те тиймэрхүү юмнууд орж ирэх шүү л гэмээрэн. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн хүргээд өндөрлөе. Та бүхэндээ бас тийм ээ 9 сард бид нар одоо нэгдсэн юу entertainment те 3 сарын туршид биднийг дэмжсэн, цаашдаа дэмжих гэж байгаа хүмүүстэй бүгдэнд нь бас 4 сар юм уу? 9 сард үстэй. 9 10 11 12 дөрөв юм байна. За ингээд дэмжсэн. Тэгээд дээрээс нь цаашдаа дэмжих гэж байгаа бүх хүмүүстэй бас баярлалаа. Дэмжих гэж байгаа. Дэмжих штэ нэмэгдэн. За ингээд 55,000 дагагч нартаа. За тэгээд дээрээс нь нэгдэж амжиг байгаа дагагч нартаа бидрийг дэмждэг түнхээр их баярлалаа. Гэр бүл тэгээд завдаж үе. Гэр бүлд наас жаргал сайхан бүхнийг хүсье. Шинэ оны мэнд хүргэе. Баяртай. Шинэ оноо сайхан гаргаарай. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.